Хай бидний шинэ удаагийн блог эхэллээ. Бидний шинэ удаагийн блог ямар блог байх вэ? Гэхдээ бид нар энэ удаа жил алхах одоо май гэрүүлийн уламжлал болоод 4 дахь жилээ болж байгаа. Зүйлээ хийхээр явах гэж байна. Явах юм бэлтэж байна. Маргааш өглөө явна. Тэр болохоор охиноо төрснөөс хойш бид хоёр ерөн бол маш олон орны ерөн бол зоопаркуудыг үзсэн. Тэгээ охиныхоо төрсөн өдрөөр болохоор заавалчгүй өөр улсын зоопарк үздэг боломжтой. Гэтэ охиныхоо төрсөн өдрөөс өөр өдрүүд ч гэсэн бас намар хавар бас өөр зоопаркнууд чигтрхүүдийг үзчихсэн. Тэгэд одоо энэ удаагийн болохоор бас л нөгөө уламжлал болсон дараагийн золгоо явах гэж байна. Хамгийн гоё зоо охиныхоо төрсөн өдрөөр хамгийн гоё зоо үзсэн газар одоогийн байдлаар бол Унгар байсан. Унгарийн зоо үнэн гоё том. Тэгээд амьтад нь маш гоё зохион байгуулалттай байсан. Одоо тэгээд дараагийн зоо парк дээр очиж үзээд тэгээд тэгээд авч явах юмудаа бэлдээд юу ч гэсэн их хүүхэн юмнуудыг бэлдэн. Тэгээд үүдээ болохоор нэлийн памперс сүү гэл авч явах юмнуудыг бэлдэн. Тэгээд хувцснуудыг бэлдээл би ирсэн мана. Манай нөхөрийн төрсгөөг энд хажуугаас харж байна. Маргааш тэгээд бид нар замдаа явж байхдаа үргэлжлүүлээд болоо хийнэ. Намайг хөшгөлчлөө. Манайхан та нар бол гэрчөө. За манай нөгөө блогийн минь сайн манайхаа. Гоё зочин маань л энэ охин байгаа. Энэ охины төрсөн өдрийг тэмдэглэхээр хааш явуулаа? Адны зоопарк. За тэгээд маргааш үргэлжлүүлээд блогоо хийя. Түр баяртай. Бай. За бидний аяллаа өглөө бид нар гэрээсээ гараа явж байна. Би дийтэй болчихсон яа гэх дараа 4 цаг явна. Тэм хараалт явах юм. Ана хоёр багаж идэ онцсон байна. Одоо би гэлээ отгоо чигээ захаж байна. Одоо хааш явж байгаа вэ? Адын хортны зам дээр явж байна. Бидний явах газрын хаягн дээр байна. Броцлоо бош байна. Тэгээд айгүй гоо сэрүүхэн гоё өдрүүдийг сонгосон. Зоопарк сэрүүхэн өдөр айгүй гоё байдаг юм байна. Тэгээд бидний аян зам өлжтэй сайхан байгээ. За бидний гэр бүлийн уламжлалт энэ удаа хаашаа явж байгааг та нар баг харж байгаа ах. Тэгээд дээрэс нь амар гоё шиврээ бороотой, хөр бороотой юу гэдүүлээ? Нөгөө өхөрч юу гэдүүлээ? Хувьтай хөр борооноор гэрчээр явж байгаа шүү бид нар. Бид нэр удахгүй Чехийн хил дээр очих гэж байна. Чехээс гарах гэж байна. Манай хүүхдүүд бол айлтаа онцсон. Бидний очих газрыг саяны самбал дээр харагдсан. Бидний захиалсан байшин ч гэсэн айгүй гоё байшин байх хэвээр. Яагаад гэхээр би ерөн бол байшингаа маш сайн олон өдөр харж агаад тэгээд маш цэвэрхэн, тухтай, том тэгээд ерөн бол 4 одтой захиалсан. Тэгээд Барицлав 2 хоног байна. 4 одтой. Тэгээд бүх юм нь цаанаасаа бэлтгэсэн байх хэвээр. Яг сэтгэл ханамж очиод хэр байх нь яг бодсон шиг байна уугүй юу? Очиод үргэлжлүүлээд бичлэгээ хийнэ. За бид хэд замдаа явсаар л энэ нарда юу бруул муулан дээр гараад уулнаас буугаад бид нарда урдаага овлог харж байна. Юу асалгаа байгаа шүү. Оо ёо. Манай ерөн гэрийн ойр авд ер нь ингэж уул харагддаг байсан. Уул ус харсан чи ямар гоё юм бэ? Уул ус хараад явж байна. Сайхан байгалаа шүү. Ваа энэ тэнгэр мэнгэрийн өнгө байхлаа гэж шүү. Тэ нөгөө л ирсэн. Оо тэр броолн дээр үйл буугаад ирсэн юм шүү. Уул өглөө 2 нийлээ харагдаад бид дуу байдаг шүү. Тэр шил шүү. Оо нарлаа.
гоё шүү. Гоё газар л явж байна. За бид хэрэгсэн. За тийм ээ нөхөр. Тийм байна. Ирэх гэсэн орондоо ирлээ. Польш улс руу орж ирлээ. Хил даваад. Тийм ээ зөндөө гоё хүрээ минь. Польшийн хил рүү орж ирлээ. Хилийн зураас давлаа. Хилийн зураас давж орж ирлээ гэж. За эхний орж ирсэн Польшийн ямар хотод одоо яваад байгаа юм болоо. Польшийн хил давс. Манай хүмүүс бүр сэрцэн байдаг шүү. Одоо захиад доорож 2 цаг явахаар хат чинь сэрцэн. За бид мэдээж олон цаг удаан явж чадахгүй жоохон хөвгттэй. Тэгэхээр мэдээж удаан зогсно. Энэ юм бол Польшийн Ковари гэдэг хотод орж ирсэн юм байна. Усан парк маркетаг нэ. Польш ус ерөн тэгээ Европт тэр чигтэй л ерөн адилхан дүүн харахад өнгөцөн бүх юм байгаа байдал нь ч адилхан байдаг шүү дээ. Польшийн урдны замлуу орж ирсэн. Бид Польш руу ороод хил даваад Польшийн нэг хотыг өнгөрөөд явж байна. Энэ урдны замын хажуудаа уул аймагтай мэ. Ер нь Польш руу ороод ирсэндээ ингээл уулнаас уул даваад яваад юм бол. Нурд бас бахан уул тийм. Яг л нөө Монгол шиг уул даваал уул гэдэг шиг яг уул даваад уул яваад. Хурдны зам нь бас гоё цэвэрхэн юм аа. Хажуу тал руугаа хаалт мaalтай айгүй цэвэрхэн юм байна уу. Гоё явж шүү. Манай хоёр хөтсөрсөн. Ядарч ин. Андаа ингэсэж байгаа нэг зогсон доо. За энэ замаас та гоё явж байна. За энэ Польшийн түнэл. Түнэл гэдэг нь яг чигт адилхан түнэл юм биш. 100 км/цагийн урттай орох хэрэгтэй. Одоо 80 км/цагийн урттай гинэ. Уртаа хашна гэж шүү. Найдаа орно нэ. Түнэлэн дотор орох бичлэг нэ. Замдаа би найзтайгаа найзлаа явж байна. Hello, sock гэл. Польшийн түнэл ямархан байдаг харагдаа. Ерөн бол анхааруулгатай. Хурд багтаа орох хэрэгтэй. Гэрлэн дохиотой байдаг гэж шүү бас. Тийм байна. Гэрлэн дохион тэр байна. Ногоорсон байна. Түнэл нь гэрлэн дохион бохоо. Нэг урт түнэл биш шүү дээ. Дэм яг 2 гэрлэн дохиод биш үү? Польшийн түнэлтэн доогуур гарахаар юу харагдах вэ? Польш улс цэлж харагдах уу? Бид нэр Польшийн том хотод очино. Гэтэ энэ бол Польш том хот ер нь нэлийн зайтай том хотод очиж байгаа. Тэр нь болохоор хоёр дахь өдрийн балаагнаас юун дээр очих гэж байгааг нь хараарай. Өнөөдрийнх бол замдаа явж байгаа балааг буюу тэгээд бас хоттойгоо танилцах балааг байгаа. Өнөөдөр ихний балаагч. За замдаа Польшийн хэллийн колонк дээр нэрсэн энэ одоо мэдгүй баахан ундаанууд байна. Өстө ууж үзээгүй. Мэддгээр нь одоо Coca-Cola авах та. Бүх юм нь залаатай гаргалсан байна одоо. Өчигдөр залаатай харахад 5 иртэйсэн байна. Залаатай. Бид хэд ерөн бол одоо очих газартаа хүрэхэд 70-80 км дотор байна. Колонк дээр зогссон. Тэгээд манай хүүс ирсэн. Одоо энэ хүүгээ хооллох гэж байна. Замдаа гоё явж гинөө нэг хүүхэд мөхтөж буугаад. Энд нэг аягүй том байрлал баригдаж байгаа юм шиг байна. Хурдан замаар юу юм бэ?
Сайна гоё нөө. Миний хүү гоё нөө. Хаач чивэлээ. За балкон тий. Сайныг төсөөдөр тэмдэглэн. Сайныг төсөөдөр изээлээ. Маргааш. За одоо очих газар хүртэл нэг 40-50 км байгаа юм байна. Бас хол удаа явахараас ядарч шүү. Жохон би чийлж байна. Энэ айгуу гой том юу байна шүү дээ. Юу төлөө агарын сэнсөө. Сэнснүүд байна. Польш дотроо л явж гэж байна. Польшийн төв хот хүртэл маш хол юм байна. Дөрвөн балны ойролцоогоор 4 цаг гараа явж байгаа. Одоо манай энэ ядарсан байна. Сая хүүгээ хооллсон. Манай хүү одоо удахгүй шүү. Одоо нэг ундаас ирэхэд нь очино доо. Одоо удахгүй бичлэгэндээ би танарт апартмент үзүүлнэ. За энэ хойшийн урдны зам дээр нэг маш гоё таалагдж байгаа зүйл гэх юм бол ойрхон явж байгаа хурдны зам дээр нөгөө түрг гарan зогсоол урд нэг юм нэм тэмдэглэгээтэй. Тэгээд түрж гарахны зогсоол юм паркингтэй байна. Ямар нэгэн яралтай зогсох хэрэг мэрэг гарах юм бол ингээд зогсох боломжтой. Ойрхон яваад ерөн бол 1 км яваад нэг байт юм шүү. Одоо дараагийнхнаас захиад ирж чинь ингээд айгуу даваа талтай юм шүү дээ. Яралтай зогсох хэрэг гараад юм уу эсвэл машин дээр асуудалтай болсон юм санагдаад гэл зогсохоор болох юм бол ингээд урд нь ингээд зогсчих боломжтой. 1 км л яваад зогсох боломжтой газар үзсэн байна. Гадаа ер нь бол жоохон бороо орчл байгаа жоохон. Энэ харалт одоо энд бас нэг машин ингээд ирээ зогссон биш дэвдэрсэн юм ингээд доо муугаа нэг бол. Ойрхон юм тэмдэглэгээтэй тэгээ зогсох боломжтой зогсоолтой. Энэ бол их даваа тал шүү. Хурдны замын таалагдлаа. За бидний дэрх гэсэн хоттой ирлээ. Братислав гэдэг хоттой ирсэн байна. Энэ хотын одоо энэ гэрлэн дохиомохон ямар амар өөр юм бэ? Машины дүрм мөрөн бас арай өөр юм байна. Бас гайхмаар л юм байна. Гэрлэн дохиомохол хурдан аничдаг газар байна. Одоо бидний очих газар 6 км-ийн дараа бидний очих байшин байгаа. 6 км бол очлоо доо. Энэ замд сайхан явж илээ. Жохоон ч ирэхлээ. Энд чинь дотроо бүр тарамбай марамбай явд юм биш тий. Аргагүй л дээ нөө том хотуудын нэг болохоор бас эвгүй л дээ. Тий. Тарамбай. Одоо миний охин очлоо. Энэ замд 0 алган одоо очих чинь. Одоо очиж штэ. Иймэрхүү хотл байна. Энэ хотуудын зам. Хотуудын ер нь байрлал ямар хөө юм бэ? Байрлал байгууламж юм. Сайжиглээ. Сайжгүй юм бэ? Бороо шивэрсэл байна. Бид хэд ирэх байранда ирсэн. Бидний байх апартмент энэ юм байна. Тэгээд одоо машиныхаа зогсоолыг яаж ордгийг хайж болох хэрэгтэй мэн. Ер нь бол гой балконтой их гой байр харагдаж шүү. Энэ мөн байна ээж их. Харин одоо машиныхаа зогсоол руу яаж орохыг хайгаад ийж байна. За энэ машин зогсоол аль нь манай машин зогсоол мөлөө. Чи нөгөө нэг улаан ногоон нонголох л тоо. Энэ шүү дээ. Энэ 32 номер гэсэн машины дороо зогсоолтой байх хэрэгтэй гэсэн. Энэ мөн байна. Хаалга нонголоо. За машины ийш оруулалт тавь дээ. Тэгэл та. За энэ бол үнэ. Тэ. Гой тасархаа машины зогсоол мөхсөлтэй. Тасархаа апартментэд амархаар ирлээ. 4 одтой гэхээр бас айгүй гоё юм байна. Балкон хартаа. За бид ирэх байрандаа ирсэн апартмент дээр ирсэн байна. Одоо 2 дахь гарт. 2 дахьаар ээж нь сая гэрт нь орж үзсэн. Үзчихэж имтлхүүрээ авсан болохоор. Тэгээд одоо ханы гэдгийг ханаад харуулнаа. За бидний цагаалсан байшин ямар хөө байна гэдгийг та нарт одоо харуулнаа.
За орж ирлээ. За апартмент руу орж ирээ даа. Энэ болохоор нэг өдөр суух зочны өрөө. Энэ дотор ингээ балконтай. Балкон дээр нь агаарлаж суух боломжтой. Бас хэвтэх боломжтой. За балкон дээрээс нэг иймэрхүү харагдаж байна. Апартментууд бол балкон нь юм шилэн юм байна. За тэгээд бусад өрөө нь болохоор ямар юм болоо. За энэ болохоор галтгооных нь өрөө юм байна. Галтгооных нь өрөө. За хөрөгч мөрөгч нь бол юм бэлэн байгаа л. За хөрөгч мөрөгч нь цэвэрлээд бэлтцээ. Ер нь бол цэвэрхэн юм бэ. Цай бэлтцэн байна. За зурагт мөрөгтэй. За унтлагын өрөөнүүд нь болохоор хэр юм болоо. За энэ болохоор байн жолонгийнх нь өрөө дүүштэй юм байна. За унтлагын өрөө. Унтлагын өрөөнд болохоор ийм юм байна. За энэ бол унтлагын өрөө. Ийм зураг мөрөгтэй. Унтлагын өрөөс манай апартмент болохоор тэр чигтээ юм ер нь бол юм 4 одтой гэхээр нөө дээд зэрэглэлийн гаднах барилга байгууламжийн өнгө үзмж гэсэн бол үнэн гоё юм байна. Доор мараа машин зөх гараж мөрөчтэй байсан тий. Ийм апартментэд ирлээ. Бас аягүй цэвэрх юм байна. Тийм байна. За гоё нөө. Гоё юм минийхөө. За энэ 2 хоноо тий. Тэгээд апартмент дээр очиж хувцас олоод жоохон сэрүүхэн байгаа болохоор хувцас олчоо тэгээд төв талбай дээр ирлээ. Братиславын төв талбай. Энэ одоо сүм юм шиг шүү дээ. Энэ ийм том өндөр сүм шүү дээ. Сүм дээр ирлээ. Төв талбай дээр энүүгээр хөөрхөн юм уу очиж заавал үзэх хэрэгтэй хөшжилгэн хөшөөнүүд идэм билээ. Тэднийг үзнэ өнөдөр. Төв талбай. Сая төв талбайгаар баг хэд тойргоо машины зогсоол болох айгүй хэцүү юм байна. Зогсоол айгүй хэцүү байд юм байна олдох. Тийм гоё цэцэг өргөцсөн юм тий. За ийм нэг хөөрхөн үзүүлэнгийн юмнууд дээр ирлээ. Энэ одоо юу ч юм бэ? Ямар ч учиртай мэдгүй хүн болгонд энэ дээр очиж гараа илээд одоо ямар учиртай бол? Суухгүй юм нэг гахаа байна, тогос байна, туулаа байна, ямаа байна, өхрийн тугал байна. Галуу байна. Бол сайна. Минь гэж. Тэгээ яг бай баста. Тэгээ хөөх юм энд ямар учиртай мэдэхгүй байна. Хүмүүс ийлж мэлээл ах шүү дээ. Төв талбай хэсэг дотор орж ирсэн. Төв талбай дотор энэ нэг ийм том сүмтэй юм байна. Төв талбай дотор. Тэгээд энд нэг юм хөөх юм жижигэн хөшөөнүүд байна. Яг ямар учиртай болоо мэдхгүй. Тэгээд ийм жижигэн хүн болгоо очиж зураг авахуулаад байна. Тэгээд бид нар ч гэсэн бас зураг авахулсан. Тэгээд ийм жижигэн юмнууд байна. Учир шалтгаан энэ бол мэдхгүй. Хүмүүс л зураг авахуулаад энэ ер нь бол тэгээд бас ингэ толгой нийлээд байна. Ята хүн болгоны сонирхож үзэж байгаа зүйл юм дээ. Энэ төв талбай дээр тоглолт болох байгаа юм шиг байна штэ. Ямар тоглолт болох юм? Тайцч. За одоо ер нь бол өлсөж байна. Хаана юм мэдэх вэ гэдгээр бодох хэрэгтэй. Сайна. Яви. Төв талбай дээр гүр. Сона тойроод очиж штэ минь охоо. Тойроод очиж штэ. Төв талбайгаа ингээ тойроод очив. Энэ нөгөө Польшийн төв хот Братислав гэдэг. Маш олон хүмүүс байна. Тэгээд дээрэс нь энэ хаасаагүй таранбай зам таранбай маранбай. Бас явхудаа л зүйл юм. Учрыг нь олохгүй. Энэ тоглолтын ширээ сандал зассан байна. Сайн нанаш. Сандал ширээ зассан байна.
тал талаараа хаашаа хаяа. За төв талбай хамралтай өдөр хөл хөдөлгөөн ихтэй дээрс нь жуулчч гэсэн их шүү дээ. Талбай дээр тойроод ер нь юм маш олон жижиг юм хөшөө баримлууд байна. Тэг ямар учиртай гэдгийг нь мэдэхгүй дээ. Хүн болгон гол нь очиж зураг авахуулаад бас хөөрхөн ийлж мэдээд байна. Энэ удаа ийм хөөрхөн хөшөөнүүд байна. Болоогүй гэж юм аа. Тэгэд энэ гол нь одоо энд болохоор манай Александрийн хөшөө байлээ. Александрийн хөшөө яг энэ барилганы хамгийн дээд хэсэг нь байгаа зү. Тэр дээд хэсэг нь тийм алтан нартай цаг байна л да. Алтан нартай цаг. Алтан нартай цаг. Тэгээ урд талд нь болохоор бас цэрэг мэрэгтэй. Энэ бол их сүртэй барилга байна. Учир шалтгааныг мэдэхгүй ч гэсэн юм үзэж нүд тайлж наа бас. Жишээ төв талбай нь өвнөн гоё харагдсан юм байна. Явж жүрснийхээ дараа юм идмээр санагдаад одоо оройн 8 хүрч байна ч нөгөө кепцгээ сонглоод доо яа тэгэхээр хоолнууд нь яг ямар амттай бид нэр мэдэхгүй болохоор эхний өдрийн хоолоор кепцээ сонглоо. Тэгээд энэ амар их солонгос ресторан байлээ. Тэгээд солонгос ресторан л болохоор бид нэр маргааш орохоор шийдсэн. Тэгээд эндээс жоохон зайтай болохоор одоо хамгийн ойр мэддэг хоолны газар нь кепцээ лаа. За бид хотынхон төв хэсгээр маш их гоё зугаалж байгаад оройн шууд гэрлүүгээ харсан. Тэгээд маргаашийнхаа төлөвлөгөө болон очих газруудынхаа боловсруулсан. Ягаад гэхээр жил болгон зугаалга үзэхдээ бид нөгөө нэг ямар нэгэн компани ч юм уу эсвэл нөгөө хөтөж авч явдггүй зөвхөн өөрсдөө явдаг болохоор дунд нь маш их гоё зугаалгын төлөвлөгөө өөрсдөө гаргадаг. Тэр хотынхон талаар баг зэрэг судалж үзээд тэгээд судалж үзсэн өрөөнд ер нь бол маргааш үзэх юмаа төлөвлөөд ер нь бол бүтэн өдөр амжихгүй байна. Тэгээд бас маргааш яг манай охины төрс өдөр болохоор тэгээд нөө зоопарка үзчихэд ямар газар хоолнд орох уу тэр болгоныгоо төлөвлөхөөр эртгэн гэртээ ирж амаргаад энэ удаагийнхаа блогийг дуусгасан байгаа. Тэгээд та нартаа энэ өнөөдрийн ахуулсан хөөрхөн зурагнуудаараа энэ удаагийнхаа блогийг ингээд дуусглаа. Тэгээд дараагийн үргэлжлэх блогийн минь байнга үздэг та нартай баярлалаа. Тэгээд дараагийнхаа блогийг үргэлжлүүлж тун удахгүй хийнэ. Тэгээд үзээрэй. Дараагийн блог хүртэл баярлалаа. Subscribe.